proactive ICT service provider, Nogos service. За сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Намайг Бацарэг гэдэг Ногос сервис инженер мэргэжлэр ажиллаж байна. Тэгээд өнөөдөр та бүхэндээ маш товчхон байдлаар Windows Update. За тэгээд Windows Update-ийг яагаад хийх хэрэгтэй болон endpoint protection-ууд тэгээд endpoint protection хэрхэн Windows-тэй уялдаатай ажиллаад байна гэдэг талаар тайлбарлалтыг оруулъя. Windows Update маань болохоор хүн болгон л мэддэг те Windows Update-ийг яагаад хийх хэрэгтэй вэ? Хэрэггүй хүмүүсийн компьютерууд ингээ харахад баруун доотлолт ингээд Windows Update хийх хэрэгтэйг гараад ирсэн байдаг. Тэгсэн мөртлөө их хүмүүс хийдэггүй те. Windows Update маань болохоор ерөнхийдөө цаг хугацаанд 3 том чухал үеуд байсан. 2001 онд бол Update маань автоматар хийгддэг болсон байгаа. 2009 онд болохоор security patch Tuesday буюу Microsoft-оос гар болгоны эхний 2 өдөр энэ өдрийг зарлая. Тэгээд энэ өдөр болгон тухайн сардаа гарч ирсэн шинээр гарч ирсэн malware вируснуудын эсрэг тийм update-ийг хийж оруулж харж шийдсэн байдаг. Тэгээд 2015 онд болохоор Windows 10 update model буюу update-уудыг ингээд томоор нь оруулах хэрэггүй байна. Жижигээр оруулах хэрэгтэй байна гэсэн шийдэлт хүрсэн байдаг. Windows Update-ийн төрлүүд гэж байгаа. За ерөнхийд нь 4 төрөлд авч хуваадаг, үздэг. Тэгээд эхнийх нь болохоор security and quality те мэдээж аюулгүй байдал, тэгээд чанарын бодол апдейтууд орж ирдэг. За энэ маань болохоор түрүүн хэлсэнчлэн сар болгоны эхний 2 өдөрт орж ирдэг. Тэгээд зорилго нь болохоор системийн эмзэг байдлуудын эсрэг арга хэмжээ авдаг гэсэн энэ зорилго. За feature update нь олонгууд жилдээ нэг удаа орж ирдэг. За та бүхэн анзаарсан бол 23H, 22H, 24H гэсэн апдейтууд суусан байдаг бидний компьютер дээр. За энэ маань болохоор маш том апдейт, багц апдейт буюу хэрэглэгчдийн UI-тэй харагдах болон тохиргоонууд дээр том өөрчлөлтүүд орж ирдэг. За driver апдейт нь болохоор hardware драйверууд болон бусад драйвертай холбоотой апдейтууд маань орж ирдэг. Тэгээд optional апдейт маань болохоор нэг шаардлагатай биш таны чихвч юм уу, маус, keyboard зориулсан драйверууд орж ирдэг гэсэн. Windows Update-ийн маань цааталт нь болохоор 4 процесс явагдаж идэг цикл гэж хэлж болно. Хамгийн ихнийх нь болохоор Windows Update гаргаж байгаа газар буюу Microsoft маань болохоор эмзэг байдлуудыг тухайн сард эсвэл тухайн жилдээ гарсан шинэ malware эсвэл эмзэг байдлуудыг илрүүлээд тэн дээр хариу арга хэмжээ Update хэлбэрээр оруулаад тэрийгэ тестлээд хэрэглэгчдэд буюу төлөвлөлтгөө гэсэн хизээ оруулж ирэх апдейтаар оруулж ирэх. Тэр маань болохоор rollouts гэж болно гэдэг цикл байгаа. Хамгийн бага хэрэглээтэй үед нь хамгийн бага хэрэглээтэй сарч гэдэг юм оруулж ирдэг гэсэн. Тэгээд оруулж ирсэн апдейтыг маань бидэд татаж аваад суулгаад ашиглах зүйтэй ашигладаг гэсэн. Тэгээд ашигласны дараа хэрэглэгчдээс report буюу логууд гараад тэр report логууд дээрээс үндэслээд дахиад дараачийн апдейтыг хийж эхэлдэг гэсэн. Тэн дээр анализ хийдэг гэсэн. Тэгээд буцаад patch development цикл маань эхэлдэг гэсэн. За Windows Update маань болохоор нэг 4 холбогдогч буюу 4 хэрэглэгчд байгаа. За Microsoft бол мэдээж апдейт гаргаад ийм апдейт гаргадаг. Device manufacturer буюу одоо бидний мэдгээд төхөөрөмж үйлдвэрлэгчид Dell, Acer гэдэг гэх мэт үйлдвэрлэгчид маань болохоор өөрийн үйлдвэрлэж байгаа төхөөрөмж зориулсан драйверуудыг Windows Update-ийн тусламжтайгаар оруулж ирдэг. Тэр оруулж ирсэн апдейтыг маань болохоор хэрвээ та байгууллагын ажилтан бол IT мэргэжилтэн маань тухайн байгууллагын бодлогын хүрээнд, аюулгүй байдлын бодлогын хүрээнд за энэ апдейтыг суулгаарай, заавал суусан байх ёстой эсвэл ингэж зөвлөгөө өгдөг. Эцсийн хэрэглэгчд маань болохоор тэрийг аюулгүй ажиллаа хийхин тулд суулгаж хэрэглэдэг гэсэн. Апдейт маань суулгаад суулгах үед заримдаа алдаа заачдаг те заримдаа апдейт хийсний дараа компьютер удаан болж байгаа юм шиг санагдах гэх мэт тохиолдлууд байдаг. Тэн дээр болохоор хэрвээ тийм тохиолдолтой таардаг юм бол за компьютероо нэг рестарт хийгээд үзээрэй. Тэр маань болохоор системийг дахиад эхлүүлж байгаа учраас зарим нэг жижиг алдаануудыг засдаг байгаа. Windows Update Troubleshooter гэдэг tool байдаг. Windows дотор маань тэрийг ашиглах юм бол за зарим буруу суулгасан апдейтууд маань засагддаг. Интернет холбоотой шалгах. Хэрвээ та аюулгүй апдейт fail болохгүйгээр апдейт хийя гэх юм бол Microsoft tool байдаг.
Windows Update Assistant гэдэг. Тэр Assistant tool-ээр та manually буюу гар аргаар update хийх боломжтой. Хэрвээ update хийж байгаа бол та ер нь том update хийж байгаа бол 23H-ээс 24H руу ч юм уу 24H-ээс 25H руу том feature update-үүд хийх төлөвлөж ивэл систем restore backup хийж үлдэх юм бол уруу суусан системийг та буцаагаад restore хийх ашиглах боломжтой. Болохгүй бол IT-гаас зөвлөгөө аваад Microsoft-оос зөвлөгөө авах боломж байдаг. Windows Update хийснээр болохоор одоо энэ 19 оноос 24 оны хооронд болонгод крашлж програм маань гинэт алдаа зааж гарахтай хийжсэн файлууд дээр маань програм маань алдаа заагаад гарах тийм тохиолдлууд маань ер нь буурч байгаа. Ер нь дэлхийн нийт end user-ууд хэрэглэгчид ер нь бол update хийх соёл ер нь бол сурсан байна. Тэгэхээр маш багассан байна гэж харагдаж байгаа. За Windows 11 дээр маань болохоор сая 9 сарын 30-нд feature update буюу 25H2 update маань орсон байгаа. Энэ update маань болохоор цөөн хэдэн хэрэглэгчдээр туршигдаад явж байгаа. Тэгээд энэ оны сүүлээр хэрэглэгчд хүрнэ гэсэн мэдээлэлтэй байгаа. Энэ дээрээс болохоор бид нар ингээл Windows Security гэдэг Windows дотор маань функц байдаг. Windows Security update татаал суулгаад идэг. Тэгсэн мөртлөө бид нарт антивирусын хэрэгцээ гараад идэг. Яагаад хэрэгцээ нь гараад идэг вэ гэдгийг тайлбарлая. Орчин үед болохоор энэ кибер хатлага болохоор маш олон төрлөөр өргөгдсөн байгаа. Олон төрлийн хүрээнд болохоор phishing, malware, ransomware гэх мэтлэн маш олон төрлөл болж байгаа. Тэр төрлүүдийг маань болохоор зөвхөн Microsoft-ийн Windows үйлдвэрлэлийн систем маань ганцаараа хүчрдэггүй гэсэн. Хангалтгүй гэсэн. Хүчрээд хангалттай байсан ч гэсэн зарим тохиолдолд мониторинг буюу тухайн malware вирус дээр анализ хийж чаддгүй, буцаад репорт гаргаж өгч чаддгүй гэх мэтчлэн маш олон төрлийн зүйлс байдаг. Тэгэхээр за манай Монгол компаниас бол ESET, Kaspersky, Trend гэсэн 3 vendor-ос 3 үйлчлэлийг үзүүлж байгаа хэрэглэгчдтэй. Өнөөдөр болохоор би ESET-ийн тухай болцоо ярина. За яагаад ESET-ийн тухай ярьж байгаа вэ гэхээр за ESET маань болохоор heuristic detection буюу ямар нэгэн threat буюу malware илэрх юм бол тэрийг өмнө нь илрүүлдэг байгаа. Хамгийн гол нь болохоор бусад бүх endpoint антивирус үйлчилгээнүүдээс програмнуудаас хамгийн бага үйлдвэрлэлийн системд ачаалал өгдөг endpoint-оор шалгасан тогтоогдсон байгаа. Ямар нэгэн malware хэрвээ бүртгэгдэх юм бол тэрийг ямар нэгэн үйлдэл үзүүлэхээс өмнө блоклдог олон төрлийн системүүд дээр сайн ажилладаг гэдэг юм уу те. Олон улсын кибер аварцаас ер нь олон 100 гаруй шагнал хүртэж исэн 30 гаруй жилийн түүхтэй дэлхийд даяар болохоор тэрбум гаруй хэрэглэгчтэй 400 мянга гаруй бизнесийн хэрэглэгчтэй ийм туршлагатай endpoint protection байгаа. Энэ дээр харж байгаачлан бусад антивирус endpoint-уудтай харьцуулах юм бол за таны компьютерт ачаалал хамгийн бага өгнө гэж скан хийх үедээ гэх юм уу те. Дэлхийд даяар болохоор 100 сая гаруй device protect хийж байгаа. ESET маань 1000 гаруй malware-ийг ер нь бол сар болгон устгадаг. 99.7% хувьтай илрүүлэлт хийдэг гэсэн endpoint protection байна. ESET маань болохоор олон төрлийн шийдлүүдийг биднэрт санал болгодог. Гэрээс юм бол за Node 40 антивирус те, Internet Security, Smart Security Premium, за Mobile Security, Business Ads гэх мэтчлэн за энэ надад бол хамгийн таалагддаг нь за энэ Password Manager бол маш их таалагддаг. Энэ болохоор яадаг гэхээр ямар нэгэн хөтчөөр гэдэг юм уу, ямар нэгэн вебсайт руу, ямар нэгэн платформ руу ороход таны пассвортыг encrypt хийж хамгаалдаг. Орох болгонд танд пассворт үсгэж өгдөгөө гэсэн. Mobile бас гар утас маш сайн хамгаалдаг. Business Sets гэж байгаа. За энэ маань болохоор Windows Update-ийг болонгод ESET console дээрээс автоматар за enterprise том олон хэрэглэгчтэй байгууллагууд байдаг шүү дээ. Тэрийг ESET-ийн консоль дээрээс автоматар Windows Update-ийг шахдаг. ESET маань олонгод лицензийн төрлүүдтэй хэрэглэгч болон бизнесийн байгууллагуудаас зориулсан хоёр төрлийн ер нь лицензүүдийг гаргадаг. Таны хүсэл сонирхол хэрэгцээнээс хамаарат та сонголтоо хийх боломжтой. За түрүүний нөгөө миний хэлсэн password manager-тай лиценз маань болохоор премиум багцад хамаардаг. Зөв endpoint-ийг ер нь хэрхэн сонгох вэ гэж байгаа. За ер нь endpoint антивирусыг сонгохын тулд та нэг энэ алхмыг дагаад үзвэл ер нь зүгээр. За хамгийн эхлээд болохоор хэдэн device гэх юм уу, хэдэн хэрэглэгчтэй вэ тухайн endpoint антивирус систем нь тэгээ дараа нь болохоор operating system үйлдвэрлэлийн системдээ хэрхэн нийцдэг вэ тэ үйлдвэрлэлийн системдээ хачаал өгөөд гацаагаад юм бол тэрнээс ийсэн болно. Вирусыг хэрхэн илрүүлдэг вэ? Тэгээд хэрхэн update-ийг хэр тогтмол
автоматтай хийгддэг ба тухайн антивирус систем дээр хэрэглэгчдийн фидбек буюу санал хүсэл хэр байдаг вэ? Бусад endpoint-уудаа харьцуулаад үн хөлсийг харьцуулахад хэр байдаг вэ гэх мэтлэн зүйлсүүдийг харьцуулах юм бол зөв сонголтоо хийж чадна гэсэн.